Здравствуйте, уважаемые телезрители. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Энэ жил мойлын модод урд урдынхаас илүү ихээр цэцэглэж байна. Мойл цэцэглэх үеэр шөндөө сэрүүсж бүр зочир хүүтэрдэг гэдэг. Харин миний ажигласнаар энэ жил шөндөө сэрүүхэн байгаа хэдий ч манай бүс нутгийн их нутгаар зочир хүүтрэл бүрдэгдэггүй. Гэхдээ эмийг аж мэдхэв бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Магадгүй суулгацнуудаа суулгах хугацаанд жаахан өөрчлөлт оруулах шаардлага гарах байхаа. Ингээд ойрын өдрүүдэд жимс ногоон талбайд ямар ажил биднийг хүлээж байгаатай хамтдаа танилцгаая. Давайте посмотрим. В саду у нас завершается цветение Цэцэрлэгт маань яс жимсний модод эд цэцэглэж дууслаа. Азар, чавга, энтор, вишня бойлож ная. Гүлс, априкос цэцэглэх үеэр хөрсөн дээр хасах нэг хэм хурж хүүтэрсэнгүй. Зүгийнүүд маш сайн тоос хүртээсэн нарлаг өдрүүд болж өнгөрлөө. Тиймээс энэ жил арвин ургац авна гэдэгтээ итгэл дүүрэн байна. Яг одоо аливны модод эд цэцэглэж байна. Би уламжлал ёсоор Поло культурки буюу орнитка голлон тариалсан байгаа. Одоо нэг хачиргалтай ялгааг харуулъя. Энэ бол Дубравинка сорт. Нахаан хэдийнэ томорч тун удахгүй цэцэглэх гэж байна. Яг түүний хажууд манай Бурайдын селекцийн Малинка сортын мод ургаж байгаа. Өнгөрсөн намар байшингийн дээвэр дээрээс навчсан нунаад эргэн тойрныхоо мандлыг сүйдэрлээд байхаар нь мөчрүүдийг нь нэлээд тайрч өгсөн. Бүр 4-5 см-ийн голчтой хэд хэдэн бүдүү мөчрийг хөрөөдөж хайсан. Үүний үр дүнд энэ жил бараг цэцэг гарсангүй. Надад гомдсон байх. Эсвэл хүнд мис ажилбарын дараа амарч өөрийгөө арчилахаар шийдсэн бололтой. Хэдийгээр энэ жил Малинка сортоос ургац авахгүй ч гэлээ бид арчилгааг нь орхиж болохгүй. Цэцгэлсэн цэцэглээгүй ялгаагүй. Хортон шавжны эсрэг тэмцэх ёстой. Улмаар цэцэглээ дуусангууд нь аливны цагаан ирвэхэ буюу Яблочная плодо жоркогийн эсрэг хор цацах болно. Цэцэрлэгч бидний эртний танил болсон искра, золотая искра болон тэдэнтэй ижил үйлчилгээтэй хорнуудыг ашиглана. Эдгээр хорнууд нь авгалдаа устгах үйлчилгээтэй хортон шавжны эсрэг тусгай зориулттай юм а. Энэ жил бороо ихтэй сайхан байгаа хэдий ч ургамал цэцэглэх үеэр нь маш сайн услаж өгөх ёстой гэдгийг битгий мартаарай. За дараагийн бидний анхаарах нэг зүйл бол энэ. 15-аас дээш настай модны үндэснээс шин иш ургах явдал. Мод өөрийгөө залуужуулж байгаа нэг төрлийн арга нь л да. Ингээд соёолон гарч ирсэн иш үндэснээс их хэмжээний шим тижээлийг сорох учраас тайрч авахаас өөр арга бидэнд байхгүй. Тайрч авсныхаа дараа мөчрөө, компост, ялцмгруу хийж хинвиз сайн бордоо болж задардаг давуу талтай. Тиймээс ингээд хайчаар аливны модноос салаалж ишилсэн шин соёолжуудыг нь тайрах хэрэгтэй болно. Ойрын өдрүүдэд цэцэрлэгт ургаж байгаа модод эд цэцэглэж байгаа болохоор бидэнд саад болохгүй. Хор, цацах, химийн ариутгал хийх хугацаа болоогүй байна. Тийм болохоор зөвхөн услагаанд анхаарлаа хандуулаарай. Манай жижиг хүлэмжинд ургаж байгаа 2 гол ургамал ингэж сайхан ургалаа. Энэ бол лол. Хөрсөндөө сайн дасаж эхний ишнээс нь цэцэглээд эхэлж гисэн байгаа. Эхний цэцэг гарсан энэ иш болон хажуу мөчр пасонокийг нь үлдээгээд лоло 2 гол иштэйгээр нь ургуулах болно. Хүлэмж болон задгаа талбайд ч энэ аргаар лолыг ургуулах нь хамгийн шалгарсан арга шүү. Цайтар бордож шим тижээл хийж өгсөн. Та бүхэндээ би шувууны сангаснаас эхлээд саад амдилгүүрт худалдаалагдж байгаа бүх төрлийн бордооны талаар өмнөх дугаараараа танилцуулсан шүү дээ. Услагааны тухай бол 2 өдөрт 1 удаа оройн цагаар услах ёстой болно. Услахын өмнө заавал иш навчийг нь тайрах шаардлагатай шүү. За хараарай. Хамгийн доод талын шаралсан навчнуудыг нь хаажлаад авчих. Хаажлахдаа 1 см хэртэй иш үлдээгээд тайраарай. За дээр нь гарсан навч сүйдэрлээд доод навч гэрэл авч чаддаггүй. Тийм болохоор хатаж шим тижээл өгөх биш, харин эсрэгээрээ илүү шим тижээл сурах гээд байдаг юм. Та бүхэн ч гэсэн ихний салаа мөчрөөс доор гарсан бүх салаа навч мөчрүүдийг нь тайрч аваарай. Би айл хэдийнэ бүгдийг нь түгээд цэвэрлжсэн. Харин тайрч авсан навч дахиад би компост руугаа хийж задлаж бордоо болгоно. Одоо амтд чинжүүний тухай ярилцъя. Чинжүү лойл 2 нь нэг авгийн ургамал болохоор ургах орчин арчилгаа нийжил төстэй.
Чинжүүн хүүтэнд илүү мэдрэг дулаан дуртай ургамал гучиж хонуулахаа саяхнаас л болсон. Цаг агарын урдчилсан мэдээгээр зочир хүүтрэх хэрэгсэлгүй болсон. Тийм болохоор номнуудаа ч гэсэн хураах цаг нэрлээ. Ирэх жилийн тариал хүртэл номнуудаа амбаартаа хийж хадгалах болно. Энэ номнуудыг би өөрөө нарийн мандалд зориулан хийсэн. Үзэгч та бүхэн хардаа Чинжүү маань сайхан цэцгэлээд эхэлсэн байна. Олон төрлийн эрт болон хожуу болцын сорт гибрид өрүүд тариалсан байгаа. Тиймээс нэг сайн бордох болно доо. Мөн ургамлын доод хэсэгт шаралсан навч байвал тайрч авч хаяарай. Чинжүүний хажуугийн нахааг лолоос өөр байдгийг нь анхаараарай. Бүх хажуугийн нахаа нь зөвхөн доод талын салаан навчнуудыг нь тайрч авахаа мартаж болохгүй шүү. За тэгээд гадаа дулаарч халуун өдрүүд үргэлжиж байгаа болохоор халуунд зохиулж зочрол авах хэрэгслээс ургамлаа сэргийж хүлэмжнийхээ салхивч хаалгыг тогтмол нээж агааржуулж өгөхөө мартаж болохгүй шүү. Сүүлийн үед өөрөө тодорхой хугацаанд онгоодог салхивч гарч ирсэн байлаа. Тиймээс ялангуяа халуун өдрүүдэд заавал нээж байгаарай. Нельзя. Ну, обязательно. Одоо парник тургуулж байгаа ургамлуудаа анхаарлаа хандуулъя. Парникта голдуу өргөс тэмэх зарим ногоочд амтд гуай тарьдаг. Парникийн дулаан хэсэгт нь өргөс тэмэх илүү сайн ургаж байна. 2 ширхэг 7 өнцөгт навчнаас гадна 4 үгүй бүр 5 ширхэг жинхэнэ навч гарчихжээ. Нэрээс семи болон ижасны зэрэг сортууд энд ургаж байгаа. Харин парникийн сэрүүн хэсэгт 2 ширхэг 7 өнцөгт навчны хажууд жинхэнэ навчнууд одоо л дөнгөж ургаж байна. Үүгээрээ дулаан болон сэрүүн парникны ялгаа харагдаж байна. Өргөс тэмэх нь дулаан, чиглэг орчинд сайн ургадаг ургамал юм аа. За одоохондоо ургамал жижигхэн байгаа болохоор эргэн тойронд нь ургасан зэрлэг өвсийг нь зулгааж цэвэрлээрэй. Ялзмагт хөрстэй хамт зэрлэг ургамал орчихсон бололтой. Сайн түүж авахаа мартаж болохгүй шүү. Зэрлэгээ түүж авсныхаа дараа ургамлаа манах хэрэгтэй болно. Энэ 3 нүхэнд шимт хөрс бригной нэмж мансан байгаа. Би энэ шимт хөрсийг сая худалдаж авсан ургамал ургаад ирэхээр нь ингэж манах хэрэгтэй болно. Манаж өгөхөөр үндэс нэмж гарна, шимт хижээлэн сайжирна. Эцсийн бүлэгтээ ургац нэмэгдүүлдэг аж тустай. Энэ аргыг дээр үеэс хуучин мөргөлтнүүд хэрэгэлдэг байсан юм. Урд цагт багуулник цэцгийн доорх хөрсийг нь авчирч манж өгдөг байлаа. Одоо бол нэг удаа бод малын бууц авчираад ингэж манахад л хангалттай. Дараагийн нэг асуудал бол үр 100% соёолн ургана гэж байдаггүй юм аа. Энд тэнд ургасан байгааг нь та бүхэн харж байна. Энд нэг нүхэнд хоосон байгаа бол хажуугийн нүхэнд 3 шахалдаад ургачихжээ. Хэд шахалдахаар ургац бараг авахгүй. Одоо тэгэхээр зөөж суулгах болно. Зөөхийн өмнө сайтар услаж өгөөрэй. Учир нь зөөж суулгахад өргөс тэмэх үх хэрэгсэл өндөр байдаг. Өргөс тэмэхний үндэс их мэдрэг эмзэг байдаг юм аа. Тиймээс үндсийг нь шороотон хамт өөр газарт суулгаж өгнө. Орой нар жаргах үед шилжүүлэн суулгаарай. Дараагаар нь сайтар услаж шөндөө дээрээс нь зориултын хуучлагаар хужиж хоноож болно. Одоохондоо бурдах шаардлага алгаа. Материалы. За тэр болонд хятад сортын өргөс тэмэх дөнгөж нахаалж соёолж байна. Дараа тусгаалan танилцуулна. Харин энэ захад нь Сибиричка болон Медовое сортын 2 амтдгуй ургаж байна. Хөрсөндөө сайхан дасаж сайн ургаж байна. Парникт ногоо тарихад арчилгаа их хэрэгтэй. Өргөс тэмхийг ер нь ил талбай тарихад хамгийн их арчилгаа шаарддаг эрх ургамал. Хит хүүтрэх, хит халахад дургүй, халуун орны ширэнгэн ойд ургаж байгаа мэд чиглэг дулаан бичил орчныг бүрдүүлэн ургуулах хэрэгтэй. Потому что это все-таки тропическое растение. Ну а теперь посмотрим, как выглядит наш рассадник. Одоо өрсөлгөөний хүлэмжинд ургаж байгаа ногоонуудыг танилцуулъя. Энд байсан өрсөлгөөний дийлэнхийг нь би талбайдаа суулгачихсан. Одоо энд халуун дуртай ногоо цэцгсийн өрсөлгөөл үлдсэн. Гадаа хэр дулаан байхаас шалтгаалan 6 дугаар сарын 5-наас 10-ны хооронд ил талбайдаа суулгах болно. Ил талбайн лолийн ихний мөчөр цэцгэлээж эхэлчихсэн. Энэ үе бол ил талбайд суулгах хамгийн тохиромжтой үе. Ойрын өдрүүдэд талбайд суулгах, ном хатгаж, зориултын материалаар хужиж өгөх болно. Шууд ил талбайд хужихгүй суулгахаар бол
10 хэмээс дээш дулаан хондог болох үеийг нь хүлээх хэрэгтэй. Ойролцоогоор 6 дугаар сарын 5-наас 10-ны хооронд суулгаж өгнө гэсэн үг. За энд хулуу хурган гуаг буюу кабачокны үрсэлгээ байна. За зэн цэцэг буюу георгийн цэцэгч байна. Одоохондоо сэрүүхэн байгаа учраас эрт суулгах гэсний хэрэггүй. Астра тэгээд манай цэцэрлэгийн гоёл болсон клашевина гоёмсог ургамалж биеинд ургаж байна. Жил бүр би нэг клашевина цэцэг суулгадаг. Дулаармаг цэцгийн мандалтаа суулгаж өгнө. Маш үзэсгэлэнтэй, гоё навчтай цэцэг ургамал. Та өрсөлдөөж амжаагүй бол бэлэн үрслэгийг худалдаж аваад нар тусах газарт суулгаж өгөөрэй. За нийтдээ сайтар услаж өгөхөд хангалттай. Хамгийн гол нь үрслэгийг жирэгжүүлэх хэрэгтэй болно. Энэ аргыг ил талбайд суулгахаас 2 хоногийн өмнө үрслэгээнийхээ хүлэмжний тагийг авснаар хэрэгжүүлж эхэлдэг. Цаг агаарын мэдээг сайтар хараарай. Хэрвээ шөнөдөө хасах хэмтэй байвал үрслэгээ хүлдэх аюултай гэдгийг мартаж болохгүй. Би энэ үрслэгээний хүлэмжний тухай өмнө нь хэлж байсан. Манай хүлэмжийг бид 10,000 рублээр хийсэн сэтгэл хангалуун байгаа. Сайжруулсан поликарбонат материалаар хийсэн болохоор доороосоо дулаан нэмэлтээр бууц хөрдсөн дэвсэх шаардлага байхгүй. Нар сайн дусна, шөнөдөө таг нь нэгт хаагддаг. Шөнөдөө хасах 5 хэм хүрсэн ч зориултын материалаар хучаад дулаалчихна. Та ч гэсэн ийм хүлэмжтэй болоорой. Намар ургац хураасныхаа дараа хийхэд тохиромжтой байдаг юм. Тэгээд хавар 5 дугаар сарын 1 гэхэд эндээ хийж ихдэг юм аа. Чтобы освободить наши окна от всяческой рассады к 1 мая. В этом году я уже показывал вам, что Хямд төсвөр аргаар үрслэгээний хүлэмжийг хийх аргыг би өмнө нь танилцуулж байсан. Арга биш. Ердөө 1000 рублээр хийж гэж болно. 3 ширхэг ном 42 грамын нягтралтай зориултын хучлага байх хангалттай. Эндээ илүү хүйтэн төсвөртэй ургамлуудаа хийж гин дишн сортын сонгныг ойрын өдрүүдэд ил талбайд суулгаж дуусгана. Төрөл бүрийн байцаа тэр дундаа хятад болон улаан байцаа цэцэгт байцааны үрслэгийг суулгах цаг нь мөнд өгч байна. Тиймээс номнуудаа хурааж эрэх тариалангийн удирал хүртэл хадгалах газартаа хийчихье. Үрслэгээнүүдээ суулгахлаар мандал маань сулрах болно. Сулрсан мандалтаа өөр хүнсний ногоонууд тарихаар төлөвлөсөн байгаа. Тиймээс ногоочдоо ийм хямд төсвөр аргаар үрслэгээний хүлэмжийг талбайдаа хийгээрэй. вас может на участке иметь. Ну, продолжаем ухаживать за нашими. Одоо сонгоны төрлийн булцууд ургамлуудын талаар ярилцъя. Уламжлал ёсоор сонгон саримсыг энд тарьсан байна. Дээрээс нь нэмэгдээд экстишн сортын сонгоны үрслэгийг суулгаж өгнө. Энэ жил анх удаа би талбайдаа шалоод сортын сонгон тариалсан сайхан соёолоод ургаж байна. За сонгон хэрхэн ургаж байгааг харцгаая. Энд Штутгарт Ризен сорт 100% соёолж ургаж байна. Өндөр нь 15 см-т нэг төрчээ. Үзүүр нь ногоон байгаа болохоор цаг тухайд нь зөв услаж байсны илрэл юм. Саримс мөн тун сайн ургаж байна. Манай Брэдийн Мухашибинский болон Загинскийн сортын саримснууд. Өндөр нь мөн 15 см-т хүрсэн байна. Үзүүр нь ногоон байна. За зарим нэг үзүүр ялимгүй шаралсан харагдаж байгаа нь чийг дутсных байгаа. Тиймээс ийм хуурай халуун өдрүүдэд элсрэхийг хөрсөн тариалсан бол 2 өдөрт нэг удаа заавал услах хэрэгтэй. Учир нь үндэсний систем нь хөрсний өнгөн хэсэгт байрладаг болохоор тэр услахааг үргэлж оройн цагаар хийгээрэй. Орой услахад хөрссөнд сайн шингэн ууршилт бага байдаг юм. Өдөр услаж огт болохгүйг санаарай. Зарим тохиолдолд магадгүй өглөө үед услаж болно. Гэхдээ ялангуяа сонгон саримсыг бол болж өгвөл оройн цагаар л услаж байгаарай. В прошлый раз, что Өмнөх дугаартаа сонгоны ялааны эсрэг ариутгал хийх тухай хэлсэн. Зэмлийн бэлтгэлийг хүмүүр сайн мэддэг. Энэ нь химийн гаралтай бэлтгэл юм. Өнөөдөр биологийн гаралтай 2 бүтээгдэхүүнийг би нэмж танилцуулъя. Энэ бол тамхины үнс. Ялааг хурц үндрээрээ үргээдэг. отпугивает запах. Тэгээд гижийн шахмал буюу гартичны жимих аль аль нь хурц үнэртэй. Тамхины үнс болон гижийн шахмалыг ашиглахаар бол 103-аас 4 удаа цацах шаардлагатай. Харин зэмлэнийг бол 102 удаа л хэрэглэдэг.
Энэ амралтын өдрүүдээр цацаж устгал хийж өгөөрэй. Оройн услагааныхаа дараа эдгээр бэлтгэлийг цацаж өгнө. Одоо хөрс сэрэгжүүлэх тухай хэлж өгье. Игнээ хооронд эрдийск тарьсан байгааг санаж байгаа баха. Харин эрдийск тариагүй зайд ургасан зэрлэгийг тармуураар авчих. Зэрлэг дөнгөж соёолж байх үедээ их хэврэг эмзэг байдаг юм а. Голдуу бууц шимт хөрстэй хамт хөрсөнд орчихдог. Голдуу мөн залуу нэг нас зэрлэг урамлууд байдаг юм а. Тармуураа шовх гэхээсээ илүү би ийм хавтгай үзүүртэй байвал сайн гэж боддог. Гэхдээ хүн бүр өөрийн хөдөлмөрийн багжаа өөртөө тааруулж сонгох байгаа. Надад бас урт бариултай нь эвтэйхэн санагддаг. За эрхэм ногоочдоо сонгон саримсаа сайдаар арчилж цаг тухайд нууцлаж өгөөрэй. Мөн сонгоны ялаанаас хамгаалах хороо засаж өгөө битгий мартаарай. Ойрын өдрүүдэд амжиж Expedition сортын сонгоныхоо үлдсэн үрсэлгээг суулгаж дуусгаарай. Одоо хучлаг энтер хэрэггүй. Би энд нэгэн дуршилт хийж байгаа 36 ширхэг сонгоныг тодорхой зайтай суулгасан. Уг нь би сонгоноо хорийг харьцах 15 эсвэл хорийг харьцах 20 см зайд суулгаж өгдөг. Харин энэ удаа игнээ хоорондын зайг 25 см, игнээ доторх зайг 20 см байхаар тооцож суулгалаа. Энэ нь сонгонд илүү том ургаж 1 кг болон түүнээс илүү том ургах боломжийг өгч байгаа юм. Хүнсээ нөөшөлж дарчлахад эдгээр сонгоныг ашиглан суулгаад удаагүй байгаа болохоор одоо л хөрсөндөө тасах үе нь үргэлжиж байна. Устгааг шүшүүр ашиглан оройн цагаар хийх ёстой шүү. Хүчтэй биш, зөөлөн шүршиж услаж өгөх ёстой. Ишийг нь хугалчихгүй байх хэрэгтэйг санаарай. Нарлаг халуун өдрүүдэд ургамал хөрсөндөө бүрэн тасах хүртэл оройн цагаар услах шаардлага гарна шүү. Мөн услсныхаа дараа тамхины үнс, гижийн шахмал эсвэл зэмлийн бэлтмэлд засаж өгөхөд гэмгүй гэдгийг мартаж болохгүй. Предлагаю также обратить внимание на морковь. Вот без всякого укрытия. Одоо луун хэрхэн тариалан ургуулах талаар ярилцъя. Ямар нэгэн нэмэлт хучлаг хэрэглээгүйж 5 дугаар сарын сүүлч гэхэд луу маань сайхан соёолж урглаа. Хид хідэн сортын луун тарьсан байгаа. Энд Кордоба гибридүр, эрт болцсон Наполи сортын луун байна. 3 дахь жилдээ тариалж байгаа шар луун бас байна. Шар луун нь малын тижэл их биш. Үндэсний амтлаг луунгийн чудо-чудная сорт юм шүү. Луунгийн игнээ тодорч эхэлжээ. Урийг нь хөрсөнд 1 см гүн суулгасан байгаа. Залуу үндэс нь хөрсний өнгөн хөсгт байрладаг болохоор маш эмзэг байдаг юм а. Тиймээс болгоомжтой шүшүүр ашиглан орой бүр услаж өгөх хэрэгтэй болно. Услахдаа мандлаа бүхэлд нь бус. Зөвхөн луунгийн ургаж байгаа игнээ хооронд услах нь зүйтэй. Игнээ хоорондын зай 22 см байгаа. Игнээн доторх зайг нь шингэлэхээр бодож суулгаж өгсөн голдуу луунгаа хэрэглэж болохоор томорч ургахаар нь шингэлдэг. Анханасаа ингэж шигүү тарьдаг юм а. Харин та зайгийг тааруулж сэрэгт суулгасан бол заавал шингэлэх шаардлага гарахгүй биз дээ. Зэрлэг ургахаас нь харин сэргийж өгөөрэй. Манай бүс нутагт луунгийн ялаагийн хортон байдаггүй. Харин бусад бүс нутгуудад энэ хортон нь луун гэхээр гимтээж сүйтгэдэг юм байна лээ. За луун гүйхэн суулгадаг. Үндэс нь хөрсний өнгөн хэсэгт байдаг болохоор арчилж ургуулахдаа болгоомжтой хандаарай. Нарлаг халуун өдрүүдэд маш сайн услах ёстой. Ургамал жижиг байх үед нь борон туслын аргаар услаж өгнө. Сонгон саримсны игнээ хооронд эрдийс тарьсан бол луунгийн игнээ хооронд огтоос тарьж болохгүй. Учир нь луун маш удаан ургадаг. Эрдийс төрүүлж томроод навчаараа луунг сүйдгэлждэг. Тиймээс эрдийсийг зөвхөн сонгон саримсны игнээ хооронд л тариалаарай. Только в междурядьях лука и чеснока. Энэ амралтын өдрүүдээр үндэс петрушка болон булцууд ишт сэлдэрийн үрслэгийг ил талбайдаа суулгаарай. Эдгээр нь хүүтэн дисвэртэй ургамал. Тэгээд зочор хүүтрэх хэрэгсэл алга шүү дээ. Үрслэгээгээ бэлдэж амжаагүй бол бэлэн үрслэгээ худалдаж авсан ч болно. Би харин өөрөө ингэж үрслэгээгээ бэлтгэсэн ургуулсан. За энэ бол Атлант сортын ишт сэлдэрийн үрслэгээ. Тун сайхан ургалаа. Би талбайдаа суулгаад эхэлчихсэн байгаа. Харин энэ бол
альбин сортын болцууд сэлдэрээ бас сайхан ургасан. За тэгээд алдарт Eagle сортын үндэст петрушка байна. Навчны хэлбэр нь бусдаасаа ялгаатай байгаа биз дээ. 1 квадрат метр талбайд ойролцоогоор 1% компост байхаар тооцож бордож бэлдэж өгсөн байгаа. Эдгээр ургамлууд Атлант, Ишт, сэлдэрээ ихээр томорч ургадаг болохоор 30-ыг харьцах 30 см зайд суулгах нь зүйтэй. Зарим хүнд хит том талбай мэт санагдаж магадгүй. Гэхдээ яг тохирсон хэмжээ юм шүү. Би 2 жил шигүү суулгаж ургуулах туршилт хийсэн. Шигүү суулгахлаар үрслэгээ үхэх, эсвэл сэлдэрийн болцоо болон ишин хангалттай сайн томорч чаддаггүй юм байна. Би үрслэгээнүүдээ ёроолн салдаг тустай аяганд үрслүүлсэн. Аягнаас нь гаргахын өмнө сайтар услаж өгнө. Тэгээд ургамлаа гэмтээлгүй суулж авна. Доод хэсгийн шаралсан навчнуудыг нь түүж аваарай. Жижиг хурцны тусламжтайгаар суулгахад амар байдаг. Игнээ хооронд болон игнээн доторх зай нь 30 см гэдгийг тооцоорой. Ишт болон болцууд сэлдэрийг нэг мандалд суулгавал альчлахад амар байдаг. Одоо альбин сортын сэлдэрийг суулгая. Суулгах арга нь яг ижилхэн. Би гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж энэ жил үрслэгээ 20 болгож нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жил 10-ыг тарьж байлаа. Нэг айл эдгээр 3 төрлийн ногоо бүрээс 20-ыг тарихад хангалттай гэж бодож байна. За эцэст нь Eagle сортын петрушкаг суулгая. Үндэсний систем нь маш нэгт зэгцтэй ургасан байгааг харж болно. Суулгаад хуруугаараа зөөлн дарж нэгтэр шуулж өгнө. Суулгаж дуусаад услаж өгөхөө мартаж болохгүй. За тэгээд зөв арчилгаа ариун ургацын үндэс болдог гэдгийг санаарай. Мөн эдгээр ургамлын давуу тал нь хүүтэн дисвертэгээс гадна манай бүс нутагт эднийг гэмтэх хортон шавж одоогоор байхгүй байна. За мөн ойрын өдрүүдэд эрт болцсон байцааныхаа үргэлжлэгийг суулгаарай. Эдгээр нь эрт болцсон цагаан, цэцэгт байцаа болон мөн улаан байцаа нар юм а. Харин Kaufman дунд болцсон байцааг 6 дугаар сарын 5-наас хойш суулгах хэрэгтэй шүү. Эрт суулгахаар хитрхи боловсрож томорч ургаад улмаар байцаа хагарах эрсдэлтэй. Харин дунд болон дунд хожуу болцсон мегатон сортын байцааг энэ амралтын өдрүүдээр суулгахад болно. Түүнээс бусад дунд болцсон байцааг одоохондоо суулгах цаг нь болоогүй байна. Энэ манай хайрцаг төрөл бүрийн 20 ширхэг үргэлжлэгээ байгаа. Түүний 4 ширхэг нь эрт болцсон цагаан байцаа. За энэ жил Pandion сортын байцааг тарьж турших болно. Энэ гибрид үрийн байцаа юм а. Байцаа 1 кг хагас жин дааж ургана. Тиймээс гол мандлаасаа тусдаа өөр мандал тариалахаар шийдсэн. Би өмнө нь энд бөөрөлзгөн тарьдаг байсан юм а. Ирэх 7 дугаар сар гэхэд энэ байцааг хураан авч хүнсэндээ хэрэглэх болно. Тэгээд суларсан талбайд нь рукола эсвэл салаатны навж санцаа зэргийг тарихаар төлөвлөж байгаа. Ингэж энэ мандлаа 100-ны доош бүрэн ашиглана. За үргэлжлэхэнүүдээ авцгаая. Эрт болцсон байцааны үргэлжлэгээ тийм том байдаггүй. Одоо суулгахад хамгийн тохиромжтой үе нь та харж байгаачлан 4 жижигхэн навчтай болсон байна. За хөрстэй нь хамт суулгана. 1 квадрат метр талбайд 4 ширхэг ургамал байхаар тооцож суулгаарай. Дахин сануулъя. 4 ширхэг ургамал суулгана. 6-ыг суулгавал хитрхи шигүүд нь 2-ыг суулгавал зөөднө гэсэн үг. Навчин төдийлөн тийм саглааж томорч ургадаггүй болохоор 4-ыг суулгахад л яг таардаг юм. Би 1 квадрат метр талбайд хагас хувийн компост буюу ялзмагт хөрсийг хийж өгсөн, бордож өгсөн байгаа. Хөрсөө заавал сайн бордож өгөх хэрэгтэй гэдэг нь энэ юм шүү дээ. Суулгахдаа ургамлын гол ишийг нь хөрсөндөө болж болохгүй. Байцааны гол ишин заавал хөрсөн дээр байх ёстой. Үрслэгээ баг зэрэг мөрийсэн байвал ингэж игц дээш нь байхаар суулгаж өгөөрэй. Одоо дараагийн үрслэгээгээ суулгая. Дашрамд хэлэхэд ийм жижиг хурц үрслэгийг хайрцагнаас нь гаргаж авахд их эвтэйхэн байдаг юм. Суулгах явцдаа зэрлэгийг нь түүж авахаа битгий мартаарай. 1 квадрат метр талбайд 4 ургамал суулгах нь хамгийн зөв хувилбар. Суулгахдаа үндсэн ишийг нь болж болохгүй. За суулгаж дуусаад шууд услана гэдгээ мартаваа. Арчилгаа нь тун энгийн байцаатай яг ижилхэн. За манайхан арчилгааны дунд болцсон Kaufman байцаагаа суулгах цаг нь арай ирээгүй гэдгийг мартаж болохгүй шүү. Одоо суулгачих бол хит болоод хагарч чанараа алддаг шүү.
Одоо цэцэг тургамлуудын талаар ярилцъя. Цэцгийг бид талбайгаа чимэж, орчноо бүрдүүлж, өөрсдөө уран зориг баяр баясгалан нэмэхээр тариалдаг юм аа. Та бүхэн магадгүй цэцэгсээ айл хэдийнэ суулгачихсан баг. Ялангуяа хүүтэн дэсвэртэй цэцгүүдээ эхэлж суулгасан гэдэгт итгэлтэй байна. Жишээ нь хун цэцэг буюу Ануткны Глацкий, хилэн цэцэг буюу Бархатици болон Сарна цэцгийг суулгаж болно. Харин Цен буюу Георгийн Астра цэцгийг арай хожуу суулгах хэрэгтэй. Галладиолус цэцгийг манайхан бүгд суулгачихсан баха. Манайх гэхэд одоо эд соёолж байна. Энэ бол цэцгийн жижиг мандал. Энд 3 төрлийн одоо сарна болон өнгө бүрийн Бархатици хилэн цэцгийг тарьсан байна. Маш өвөрмөц чамин харагддаг жимэг цэцэгтэй. Хэдийгээр намхан ургадаг ч гэсэн манай ногоон талбайг чимэглэн үүдээр орж ирэхэд гоё мэдрэмж төрүүлдэг. Тиймээс тааж гисэн талбайдаа цэцэг заавал суулгаарай. Эрхэм ногоочдоо хортон шавж ургамлын өвчин зэрлэг ургамалтай тэмцэх шинэ бэлтгэлүүд энэ жил дэлгүүрт орлоноороожээ. Тэр дундаа хүний бие махбод болон байгальд хор нөлөө багтай, биологийн гаралтай, зөөлөн үйлчилгээтэй бэлтгэлүүд худалдаалагдах нь ихссэн байна. Би тэдгээрийн дотроос 4 бэлтгэлийг та бүхэндээ одоо танилцуулъя. Эдгээр нь тус тусын үүрэг зориулттай. Үр дүнгээ сайн өгдөг гэдэгт итгэлтэй байна. Тиймээс би талбайдаа дуршиж үзэхээр шийдсэн. Карнасил буюу үндэсний хүч. Нэрнээсээ л тодорхой байгаа биз дээ. Ургамлын үндэсний системийг сайн хөгжүүлэхэд тусалдаг. Хүнсний ногоо, цэцгийн үрсэлгээ болон мод бутны суулгацыг шилжүүлэн суулгах үед хэрэглэнэ. Биологийн гаралтай Теобаш, хөхөрт савн буюу Церноё Милоё. Ургамлын өвчин тэр дундаа мөөгөнцөр өвчнөөс хамгаалахаас гадна хортон шавжтай тэмцэх давхар үйлчилгээтэй, ялангуяа хөлөмжөнд их аюул тарих аалзан хачиг болоод тераписийг устгахад их тустай. За тэгээд энэ зарим хөлөмжөнд цагаан далавч дэрвэхэ буюу Тепличная Белокрилка үржих гээд байдаг. Ургамлаа гэмтээхүүгээр түнтэй тэмцэхэд тохирсон бэлтгэл олоход хэцүү. Харин энэ шинээр гарсан Apex бэлтгэлийг ургамал ургаж байх үед нь хэрэглэж болдог давуу талтай. Танд ийм асуудал тулгарсан бол дуршаад үзээрэй. Ирвэхэ байхгүй бол хурдчлан цацах шаардлагагүй шүү. За тэгээд төгсгөлд нь бидний зэрлэг ургамалтай тэмцэх ажил эд үргэлжилж байна. Мандал дахь зэрлэгийг бид гараараа түүж зулгааж устгадаг бол мандал хоорондын зам, явган хүний жим дагуу багваха буюу одаван шиг, сормоос өвс буюу пирей зэрэг олон наст ургамлыг устгахад ийм нийлмэл үйлчилгээтэй гербицидийг ашиглаж болно. Энэ бэлтгэл нь 2 өөр төрлийн гербицид хосолсон холимог үйлчилгээтэй хүчтэй бодис. Демс болон Миураг зэрлэгээ баг дээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй, хэрэглэхдээ заасан тунгийн 20%-аар нэмж хэрэглээрэй. За тэгээд химийн бодисыг тармил ургамал, ногоонд огт хүргэж тусааж болохгүй гэдгийг онцгойлон анхаараарай. Эдгээр шинэ бэлтгэлүүдийг манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Сааден дэлгүүрээс худалдан авах боломжтой. За энэ хүрээд эрхэм үзэгчтэй та бүхэндээ баяртай гэж хэлэх цаг нэрлээ. Ирэх 7 хоногт энэ цагтаа дахин уулзцгаая. Амралтын өдрүүдээр хүнсний ногоо болон цэцгийн үрсэлгээнүүдэд талбайдаа заавал суулгаж дуусгаарай. Баяртай үзэгчтэй.